сонгодог хөгжмийн сан. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Сонгодог хөгжмийн сан нэвтрүүлгийн энэ дугаараар Зөвлөлт Армяны хөгжмийн зохиолч Арам Ильич Хачатуряны амьдрал, уран бүтээлийн тухай цуврал нэвтрүүлгийн төгсгөлийн хэсгийг хүрэхээр бэлтгэлээ. Хөгжмийн их сургуулаа төгсөөд Хачатурян Мисковский багш дээрээ үргэлжлүүлэн суралцах болжээ. Суралцахын хажуугаар Москвад болсон Армяны соёл урлагийн 10 хоногийн тоглолт болон бусад урлагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байлаа. Мөн Зөвлөлт холбоот улсын хөгжмийн зохиолчдын холбооны ажилдч ихээхэн хүчин чармайлт гарган ажиллах болсон юм. Кино, жүжигийн хөгжим, дуу, үлээвэр найрал хөгжимд зориулсан бүтээлүүд, найрал дууны зохиолууд туурвж байлаа. Түүний бүтээлүүд дотор маш хурдан нийтэд түгэж жинхэнэ ардынх юм шиг болсон зохиолууд олон байдаг. Үүний жишээ болгож Лермонтовын Багт наадам жүжигийн зохиолд зориулан бичсэн Гуниглангуй, Төгшүүртэй, сэтгэл догдлуулсан вальсыг нэрлэж болно. Энэ вальсыг судлаачид сэтгэл зүйн зураглал гэж дүгнэдэг. Тэр үед Хачатурян Лопе де Вегагийн Валенсиансын бэлэвсэн эхнэр жүжигт мөн хөгжим бичсэн байлаа. Та бүхэн энэхүү жүжигийн хөгжмийн хэсгээ сонсож байна.
1930-аад онд Хачит Туриан олон тооны зохиол туйрвсны дотор аз жаргал бүжгэн жүжиг, хийлийн, мөн төгөлдөр хуурын концертууд нь ордог. 1936 онд бичсэн төгөлдөр хуурын концерто түүнийг анх хөгжимдсөн Лев Оберинд зориулан бичсэн бол хийлийнхээ концертыг 1940 онд Давид Ойстрахад зориулан туйрвсан байдаг. 1942 онд Хачит Туриан Гайны бүжгэн жүжигээ бичиж дуусгалаа. Энэ бүжгэн жүжигээ ферм шилжин очиод байсан Ленинградын Дуур бүжгийн театрт тавьсан байна. Гайны бүжгэн жүжигтээ өмнөх аз жаргал бүжгэн жүжигийнхээ хөгжмөөс нэлээд хэсгийг авч ашигласан байлаа. Гэхдээ өрнөлийн хувьд ардын дуу хөгжмийн өнгө аясаар гайхалтай баяжуулан хөгжүүлж чаджээ. Энэ бүжгэн жүжигээс хэн бүхний танил болж дэлхийн хаа сайгүй хөгжимсөөр байгаа алдарт сэлэмт бүжиг төрөн гарсан юм. Ингээд өгүүлэмжээ төр өндөрлөн энэхүү бүтээлийг сонсцгоё. (1943 онд Хачит Туриан Москвад иргэн ирж жүжигийн хөгжмөө бичиж Лебедев Кумачин шүлгээр дуу зохиож байлаа. Дайны жилүүдэд Хачит Туриан 2 дугаар симфоно бичсэн нь түүний уран бүтээлдэх анхны эмгэнэлт зохиол нь болсон юм. Энэ симфондо тэр дайны хүнд хэцүү он жилүүдийн тухай өгүүлсэн байдаг. Дараагийн шин симфоно нь зөвлөлт холбоот улсын иргэд ялалтанд бат итгэлтэй байгааг илэрхийлсэн хонхтой симфон гэдэг нэрээрээ алдартай бүтээл юм. Симфон хонхон дуугаар эхэлж мөн төгсдөг байна. Энэ нь зохиолын гүн гүнзгий агуулгыг илэрхийлсэн зохиомжийн нарийн дүрслэл байсан гэж үздэг. 1944 онд Хачит Туриан зөвлөлт армийн улсын сүлд дуулалыг зохиожээ. Харин 1946 онд тэр морин хийл найрал хөгжимд зориулсан концерто бичиж дуусгасан юм. Ийхүү дан хөгжмийн гурвалсан концерто дуусгасан гэж хэлж болно. Одоо та бүхэнд концертын 3 дугаар ангиас сонсгоё.
1950 онд Хачатурян Москвагийн хөгжмийн их сургууль Гиннесийн нэрэмжит хөгжмийн багшийн дээд сургуулийн профессор болсон байна. Энэ үеэс эхлэн удирдагчийн уран бүтээлээ эхэлсэн юм. Түүний олон шавнараас Андрей Ишпай, Михаил Травердиев зэрэг нэртэй хөгжмийн зохиолчид төрөн гарцгаажээ. Хачатурян хөлийн чандад айлчлан тоглолт хийж эхэлсэн нь түүний нэр алдрыг улам өргөж байлаа. Гадаадад тоглолтоор явж байхдаа тэр Чаплин, Сибилиус зэрэг дэлхийд алдартай олон хүмүүстэй уулзаж танилцж байсан юм. Римд очсныхан дараа Хачатурянд Спартак бүжгэн жүжигээ бичих санаа төрсөн гэдэг. Римийн цэргүүдтэй хийсэн Спартакийн тулаан болж өнгөрсөн газруудаар аялаж байхдаа Хачатурян бүжгэн жүжигийнхээ үйл явдлыг төсөөлсөөр явжээ. Бүжгэн жүжиг 1954 онд зохиогдож анхны тоглолт 1955 оны 12 дугаар сард Ленинградын Дойр бүжгийн театрт болсон байна. Энэ бүжгэн жүжиг нь Оросын балетын урлагт хүндтэй байр суурийг эзэлдэг юм. Бүжгэн жүжигийн хөгжимд иргэний сэдэв аялгау тодоор дүрслэгдсэн байдаг. Зохиолын үндсэн санаа боолчлыг үзэн ядсан, эрх чөлөөг эрхэмсэн хүн төрлөختний хүсэл эрмэлзлийг дүрслэн харуулахыг зорьсон доршдог юм а. Спартак бүжгэн жүжиг нь дэлхийн сонгодог балетын шилдэг бүтээлүүдийн нэгт яах аргагүй тооцогддог. Хүн төрлөختний баатарлаг сүлд дуулал хөгжмийн зохиолчийн уран бүтээлд эд боловсрон жигдэрснийг илтгэн харуулдгаараа энэ бүтээл онцлогтой. 1959 онд Хачатурян Спартак бүжгэн жүжиг төрөвснийхаа төлөө Ленины одонгоор шагнуулсан байна. Хачатурян нь зөвлөлт Украин улсын ардын жүжигчин, социалист хөдөлмөрийн баатар, зөвлөлт Армени улсын шинжлэх ухааны академийн академич, гадаадын академиудын хүндэт гишүүн юм. Арам Ильич Хачатурян шиг олон улсад ийм өндөр нэр хүндтэй хүний цолгон шиг дуудана гэдэг үнэхээр амаргүй хэрэг. Түүний уран бүтээл нь Армендч, Оросдч ижил төвшөнд хамаарагддаг. Тэрээр хүмүүсийн сэтгэл зүрхийг зөвхөн уран бүтээлээрээ төдийгүй агуу хүнлэх сайхан чанараараа татаж хин хүнд хүндлэгдэн бишрэгдэх болсон юм. Арам Хачатурян 1978 оны 5 дугаар сарын 1-нд таалал төгсжээ. Ингээд нэвтрүүлгээ түүний алдарт Спартак бүжгэн жүжигийн ялалтын маршаар өндөрлөе.
Сонгодог хөгжмийн сан нэвтрүүлгийн энэ дугаараар зөвлөлт Армени хөгжмийн зохиолч Рам Ильич Хачатуряны амьдрал, уран бүтээлийн тухай цуврал нэвтрүүлгийн төгсгөлийн хэсгийг хүргэлээ. Нэвтрүүлгийг бэлтгэн хөтлсөн редактор Солонго, найруулагч Саран Туяа.